Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ газрын тосны тухай хуулийг 1991 онд анх баталж 2014 онд шинжилэн найруулсан. Уг хуулийн 30 дугаар зүйлийн 31 дэх хэсэгт гэрээлэгч газрын тосны хайгуулын болон ашиглалтын үе тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлнө. 36 дахь хэсэгт тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10%-ийг тухайн тусгай зөвшөөрлийн талбайг харьяалах сум дүүргийн төсөвт, 20%-ийг аймаг нийслэлийн төсөвт, 70%-ийг улсын төсөвт тус хуваарлана. 31-р зүйлийн 31-ийн 3 дахь хэсэгт нөөц ашиглалтын төлбөрийн 30%-ийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан, 70%-ийг улсын төсөвт тус төвлөрүүлнэ гэж хэмээн зохицуулсан. Мөн Монгол Улсын засгийн газраас үндэсний баялагын сангийн тухай хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлснийг улсын хурлд хэлэлцэн 2024 оны 4-р сарын 19-нд баталсан. Газрын эвлэлийн баялагын өр өгөөжийг төвлөрүүлэх, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрт тэгш шудраг хуваарлах, хоримтлуулах, төрөлцсөн сангаас бүрдэх тогтолцоог үндэсний баялагын сан гэж тодорхойлсон байх бөгөөд төрөлцсөн сангуудад хатуу ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр, уул уурхайн олборлолт ашигт малтмалын боловсруулах салбарын хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашигыг хуваарлахтай холбоотой харилцааг зохицуулахаар уг хууль тусгажээ. Харин газрын эвлэлийн баялаг болох газрын тос, байгалийн хийн нөөц ашиглалтын төлбөрийг улсын төсөв, үндэсний баялагын сангийн төрөлцсөн сан, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг харьяалах бүс аймаг сумын төсөвт хэрхэн хуваарлах, мөн газрын тос байгалийн хий олборлох боловсруулах салбарын төрийн өмчөд болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмшлийн ногдол ашгийг баялагын сан төлөвлөлттэй холбоотой харилцааг тусгаагүй орхигдуулсан байна. Түүнчлэн байгалийн баялагыг олборлох ашиглах үйл явц нь экологийн тэнцвэрт байдал төдийгүй тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлдэг тул манай улс үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүл аюулгүй орчинд амьдрах орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй хэмээн тусгаж энэхүү иргэдийн эрхийг баталгаажуулж өгсөн. Мөн олон улсын байгууллагын судалгааны дүгнэлт зөвлөмжүүд ч уул уурхайн олборлолтын бүс нутагт амьдарч буй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах, бэвчүүлэхэд хөрөнгө хуваарлах ёстойг харуулдаг. Тухайлбал нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас санаачлан 2017 оны 4-р сард уул уурхайгаас үндсэн шилжиж хөдөлгөөн хүүхдүүд үзүүлэх нөлөөлөл сэдвээр судалгаа хийж зөвлөмж гаргасан байна. Тус зөвлөмжөд уул уурхайн үйл ажиллагаа нь аслагдсан хөдөө орногт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, зам тээвэр, ус ба цахилгаан зэрэг дэд үтсийг хөгжүүлэх, уул уурхайн ашиг орлого, татварын орлогыг дахин хуваарлах замаар улсын төсвийн хуваарлалт болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын төслүүд хэрэгжүүлэх зэрэг олон эерэг үр нөлөөг орон нутагт авчрах боломжтой. Гэвч уул уурхайн үйл ажиллагаа нь нүүлгэн шилжүүлэлт, соёлын өөрчлөлтүүд, замын хөдөлгөөний ачаалал, тоосчлалт, дуу чимээний бохирдол үүсгэх зэргээр иргэдийн аж амьдрал, эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах хэрэгт нь сөргөөр нөлөөлдөг. Түүнчлэн тухайн орон нутгийн хүн амын өсөлтөөс үүдэн нийгмийн дэвтц болон нийгмийн үйлчилгээнд нэмэлт ачаал үүсгэх зэрэг сөрөг үр дагавар үүсгэх боломжтой талаар дурдсан байдаг. Дээрх зөвлөмжөд уул уурхайн салбар нь байгаль орчныг бохирдуулах, тухайн бүс нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөх, уламжлалт нүүдлийн аж ахуйн суурь болох бэлчээрийн газаргүй болох, мал амьтны оршин байх нөхцөлийг дордуулах зэрэг асуудал үүсгэхэд тул анхаарах шаардлагатайг харуулж байна. Мөн Монгол Улсын үндсэн хуулийн 19-р зүйлийн 1 дахь хэсэгт төрөөс хүний эрх чөлөөг хангах хүч, эдийн засаг, нийгэм хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх чөлөөг зөрчигтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан байдаг. Түүнчлэн иргэний болон улс төрийн эрх буюу шүүхийн албадлагаар сэргээх боломжтой хүний үндсэн эрхийг негатив эрх, харин төрийн зүгээс тухайн эрхийг эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар хэрэгжилтийг нь хангах эрхэд эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамааруулдаг. Тэгвэл Монгол Улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах хэмээн тусгасан энэхүү эрх нь өөрөө хэрэгжих шинжгүй эрх бөгөөд одоо ба ирээдүйн иргэн бүрт эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахын тулд төрөөс эрх зүйн орчныг бий болгоно. Учир нь олон улсад байгалийн баялагын олборлолт явагдаж буй бүс нутгийн иргэд байгаль орчин нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгах, тэдний амжиргааг нь дэмжих, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээтэй холбогдсон асуудлыг илүү анхаарах хандлагатай бөгөөд тус бүс нутагт чиглэсэн арга хэмжээг тусгайлан авч хэрэгжүүлдэг. Тодорхойлбол
Байгалийн баялагын нөөцийг ашигласан үндсэндээр бий болох орлого, түүний өрөөгөөжийг одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрт олохоос гадна уулуурхаан үйл ажиллагаанаас төвлөрүүлсэн орлогын тодорхой хувийг олборлолтын сөрөг нөлөөлөлт өртөж буй тухайн бус нутагт нь хуулирлах байдлаар шударга осны зарчмыг хангах хэрэгцээ шаардлага бий болоод байна. Монгол Улсын засгийн газрын 2024-с 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн бүсчилсэн хөгжлийн бодлогот бүс нутагт амьдрахад таатай төслийг бий болгох, хот өдөөгийн тэнцвэрийг хангах, бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, иргэдэд таатай, эрүүл, аюулгүй байгаль орчин дээлтэй дэд үтцгийн хотуудыг хөгжүүлнэ гэж заасан байдаг. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд газрын хэвлэлийн баялагын өрөөгөөжийг тухайн бүс орон нутагт хуваарлах байдлаар бүс орон нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, бүс нутгийн чанартай болон бүсийн хэлэлцээрээр тохиролцсон тэргүүлэх ач холбогдол бүхий хөгжлийн төсөл арга хэмжээг санхүүжүүлэх байдлаар тухайн бүс орон нутгийн эдийн засгийн чадварыг дээшлүүлж, цаашлаад бие даан хөгжих боломжийг бүрдүүлж, үйл ажиллагааг тогтворжуулах, энэ чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Дээр хууль зүйн болон практик хэрэгцээ шаардлагыг үндэслэн газрын хэвлэлийн баялаг болох газрын тос, байгалийн хэв насрагчны төлбөрийг улсын төсөв, үндэсний баялагын төрөлцсөн сангууд, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан, газрын тосны ашиглалтын нөлөөлөлд өртөж буй тухайн бүс, аймаг, сумдын төсвүүд хуваарлах, мөн газрын тос, байгалийн хий олборлох, боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэх, төрийн эзэмшлийн хувьд ногдох ногдол ашгийг үндэсний баялагын санд төвлөрүүлэх энэ төрлийн харилцааг зохицуулахаар газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг санаачлан боловсруулаа. Улсын их хурлын эрхэм гишүүдээ энэхүү хуулийн төслийг хэлэлцэх эсхийг дэмжиж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.